За бүгдээ сайн уу? Шинэ оны минь. За ингээд оны хамгийн ихний бичлэгээ хийж байгаа да. Өөрөөрөө маш их барах чинь баяртай байна. За тэгээд 2026 он гараад ердөө 2 дахь өдөр нь эхэлж штэ өнөдөр. За тэгээд 2025 оныг товчхон дүгнэлт юм бол 25 онд одоо миний хувьд ямар ч тач хоббигоо хөгжүүлээд тухайн хоббигоороо бас хөргийдэн төгрөг олсон байгаа. Тэгээд ямар ч тач өөрийгөө олж мэдрүүлэх нээх энэ урт аялал маань маш амжилттай өргөжлөж байгаад бол үнэхээр баярлж байна. За тэгээд 26 онд очсондээ нэлийн хэдэн том зорилгоодыг бас тавьсан байгаа. Тэгээд ер нь нэлийн завгүй эхэлж гин ом маань. Тэгээд ямар ч тач энэ онд бол өөртөө хүсэх нэг хэд хэдэн зүйл байгаа. Энэ юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт юу ч болж байсан зорилгодоо заавал хүрнэ. Энэ онд тавьсан зорилгодоо заавал хүрнэ. За хоёрд нь өөрийгөө хорохгүй өөртөө үнэнч байна. За гуравд нь яг цагтаа унтаж цагтаа сэрдэг болноо. Тэгээд дөрөвд нь илүү их хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн сайн хийдэг болно. За тэгээд хийдэг болно. Тэгээд эрүүл байна. Гол нь эрүүл амьдралын хэв маягтай болно. За тэгээд тавд нь аялал тэгээд 6-ад нь нөгөө хоббигоо болохоор илүү бүр өргөжүүлээд одоо пэйжээ ямар тач энэ оны хагас гэхэд нэг 5,000 subscribe та болгоё гэж бодож байна. Тэгээд оны төгсгөлд бол мэдээч хэрэг энэ бол хэд дахин өссөн байх болно. Тэгээд 6-ад нь сардаа ингээд хамгийн багадаа ядаж бүр ингээ үнэхээр завгүй байлаа ядаж нэг удаа шүлэг уншина, рил оруулна гэсэн үг. Тэгээ өөрийнхөө яг одоо өөрийн хувь аккаунт дээрээ рилээ оруулна. Бас YouTube дээр ч гэсэн оруулж магадгүй. Тэгээд сая өнгөрсөн онд бол ер нь өмнө нь ингээд боддог гэсэн миний хобби чинь өөрөө шүлэг уншаах ямар нэгэн одоо шүлэг өгүүлэг уншаах тийм хөтлөг сонирхолтой хобби таахгүй би чинь. Тэгээд энэ хобби маань яг одоо ахлах сургуульд байхад маань ерөөдөө одоо илүү энэ хоббигоо би нээж илрүүлж исэн гэх юм уу та. Тэгээд үүндээ дурлж исэн гэсэн үг. Тэгээд өнгөрсөн хугацаанд ч гэсэндээ шүлэг уншмаар байсан, унших юмсан гэж бодоод тэрийг амар тийм ингээл томоор тийм аим том ажил болгоол яваад исэн байгаа хгүй. Тэгэхээр зүгээр ингээд жижиг зүйлээс л эхэлчих байсан байлээ. Тэгээд ямар тач сая 25 онд бол ядаж нэг хувьч болтгой өөртөө нэг хэрэгжүүлж чадсан болож бодож байна. Тэгээд нэг рил оруулсан. Тэгээд манай найзууд тэгээд ихчнэр маань гэсэндээ ээж дахиж энийг оруулаач шүлгийг хийзээ унших гэж байна. Арай урт хугацаагаар уншаа гэд иймэрхүү хүсэлтүүд бас ирсэн. Тэгээд намайг дэмждэг маш их баярлагдав шүү. Тэгээд төсөлд нь 25 онд намайг алдаа оноотой маань хайрлаж надад олон сайхан сургамжийг айлдаж исэн ах ич нартаа бас дэмжиж исэн найзуудаа үнэхээр их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэндээ та нартайгаа илүү сайн хамтарч нэг болоод нэгдэж ажиллана. Тэгээд ийм сайхан хүмүүсийг хүрээлүүлээд явж байгаадаа маш их баярлж байна, талархаж байна. Тэгээд бүгдээрээ маргааш имчилгээр уулзцгаая. За тэгээд 26 онд нь амжилт хүсье.